хөгжлийн бэлтгэл ажлын хувь өндөр байдаг ч гэсэн өвлийн нөхцөл байдал бас зуд турхан хор тундас цагаагаарын эрсдэлтэй нөхцөл байдлаас шалтгаалan энэ одоо бэлтгэл ажлын нөөцүүд хангалтгүй болдог ийм зүйлүүд бий. Тухайлх юм бол өөрсөн өвлийн өндөрлийг бид маш сайн мэдж байна. За өнөөдрийн байдлаар ер нь ингээд улсын хэмжээнд зодын эрсдлийн үнэлгээг хийж үчихэд ер нь бол Баян хөлгийн уус ховд говьалтай завхан Баян хонгор өмнө говьд орногоо гэсэн аймагуд энэ жил гантаа байсан учраас бас зодын эрсдэл өндөр байна гэж гарч байгаа. За ялангуяа Архангаа Баян одоо хөлгийн говьалтай завхан Сүхбаатар Төв аймгийн хэмжээнд эрсдлийн түвшин маш их байна гэж байгаа. За Говь Сүмбэр Өвөрхангай аймгийн хэмжээнд их буюу дунджаас дээш. За улсын хэмжээнд зодын нөхцөл байдал дундаас дээш байна гэж. Тэгээд энэ тухайлсан аймагуудад эрсдлүүд бас өндөр байхаар гэсэн ийм үйлдэлүүд гарч байгаа. За ялангуяа одоо хүүтний хэдүүлрэл 12-1-р сард энэ жил бол бас өмнөх жилүүдтэй харьцуулах юм бол хүүтний эрч их одоо өндөр байхаар их хүүтэн байх. Дээрээс нь хур тундас ахиу орох ийм нөхцөл байдал үүсэж байна гэсэн мэдээллийг ус цаг өөр орчин шинжилгээний газраас ирүүлж байгаа.